Бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол тэд юм. Тэд гэж хэн бэ? Тэд бол чөтгөр. Эсвэл бид өөрсдөө ч байж болох юм. Тэдний талаар шинжлэх ухаанд ямар нэгэн судалгаа үнэндээ огт байхгүй. Нөгөөдөг үр сэтгцийн өвчтөе хүмүүсийн сэдвч байж болох юм. Энэ сэдвийг сүхий гэвэл бид заавал шашин теологийн хавцыг нэг хэрэг гардаг. Дэлхийн аль шашинд муу хүчин, муу сүнсний тухай олон зүйлийг дурдсан байдаг. Дундад зууны болон ортодоксын, католик, мөн буддийн шашин олон шашнуудад тэдгээр муу ёрийн хүчин зүйлс хүний биед шүүглэж, хүнтэй хамт амьдарч, тэднэр хүссэн зүйлсээ хийлгэж, тэднийг хяналтгүй байлгадаг тухай дурдсан байдаг. Мөн аимшигт гэмт хэрэг хийж байсан хүмүүсүүдийн ихэнх нь хэлэхдээ би ямар нэгэн дуу сонссон эсвэл хяналтгүй байсан. Би нэг мэдгэтэл энэ зүйлийг хийцэн байсан гэх мэтээр ярьдаг нь хачирхалтай юм. Жишээ нь Христийн Библи номын Евангелийн зарим хэсэгт unclean spirit буюу бузар сүнсээр шүглсэн хүмүүс гэж гардаг. Тэднийг тайлбарлахдаа хяналтгүй зан авиртай, хүчтэй сэтгэл хөдлөл, өөрийн бус үйлдэл хийдэг хэмээн дүрслэн бичсэн байдаг. Харин буддийн шашинд бол мара гэж хэлдэг. Мара гэдэг нь гадаад муу зүйл биш, харин хүн дотор оршдог муу ёрийн зүйл гэж хэлдэг. Энэ нь томруул тэр хүнийг тэр чигтээ бүхэлд нь муу зүйл болгон өөрчилдөг буюу амьдараа чөтгөр болдог гэсэн үг юм. Тэдгээр хүмүүсийн шинж тэмдэг нь уур хилэн ихтэй, ханад цадгаа мэддэггүй, эд материалын сонирхолтой, нэр алдарт дуртай, шуналтай, хүсэл тачаал ихтэй ийм хүмүүс байдаг гэж бичсэн байдаг. Чөтгөр гэдэг зүйл тийм ээ. Яг демон гэж хэлээд байдаг тийм. Эсвэл одоо ер нь тийм муу ёрын одоо муу зүйлүүд ямар хэлбэрээр яаж оршдгийг бясалгагч хүний хувьд тэрийг юу гэж үздэг те зүгээр яг ингээ бит ингээ бодит байдлаар оршиж байна уу те эсвэл зүгээр сүнсийн хэлбэрээр оршиж байна уу. Тэгээд тэднэр нь үнэхээр муу санаатай муу байдаг уу, хорлол үлддэг үү, эсвэл зарим талдаа сайн байж болох уу. Ер нь тэрний талаар мэддэг зүйл байгуулах болцсон гэж. Тийм энэ хүний амьдралд ингээд тохиолддог олон асуудлууд байдаг. Тэр олон асуудлууд чинь дандаа яг өөрөөс болж байгаа билгүй. Тэр альбин тэрэн чөтгөртэй бас холбоотой хорлолууд аюух болж идэг. Тэгэхээр энэ хүний амьдралд тохиолж байгаа энэ зүйлсүүдийн тухай бид нар өөрсдөө нэг анзаарах хэрэгтэй. Юуг анзаарах хэрэгтэй вэ? Энэ яг надаас болоод байна уу? Энэ тэр муу зүйл яг юунаас болж байна гэдэг. Тэгээд хоёрдугаар тэр муу зүйл нь өөр яг юу юм бэ гэдгийг сайн таних хэрэгтэй. Тэгэхгүй бол хий хоосон айдас үсэд. Тэгээд дандаа айгаад идэх байхгүй. Энэ сэдвүүд дөнгөж ярих төдийл хүмүүс ингээд айдаг. Шууд ингээд цаанаас автоматар яг юм нөхцөл рефлекс гэдэг байдаг. Тухайн зүйлийг ярих үед айдас төрдөг бол яриаг үед айдас төрдөг. Яг айдас үүсдэг гэхээр бид нар зүгээр энерги л алдчихдаг болохоор. Хүн энерги ихтэй байгаа үед зөрөгтэй байдаг. Энерги алдагдал буюу уналтанд ороод тэгэхээр аимх болчдөг. Тэгвэл дээр амар зүйл гэдэг чинь юу гэхээр зүгээр л бидний энергийг сороод байгаа учраас бид нар айгаад байгаа бол айдаг. Хүн яагаад тийм айцтай ингээд нөхцөл рефлекстэй буюу аимшигын зүйл ярих болгонд ингээд автоматар айц үсэт юм нөхөр автоматар тэр энергийг сорвуулна гэдгийг тэр ингээд мэдрээд байгаа. Гэвч тэрийг тайлбарлаж чаддгүй. Үгээр бол тайлбарлаж чадахгүй. Гэхдээ би энэ мэдрээддэг. Тэгээд хүн ингээд айх үед хямар сүлтэнд ороод ингээд монголчууд ярьдаг. Бидний яг энэ айцтай холбоотой маш их энерги алдагдлууд явж идэг. Тэгэхээр олон хүн бас ингэ зөвлөдөг. Битгээ зүгээр айхгүй бол наадах чи яах ч үгүй. Тэр үнэн. Айхгүй байх хэрэгтэй. Гэвч яг айхгүй байх хэрэг чадахгүй байна. Яагаад тэгэхээр тухайн зүйлээ таньж мэдээгүй. Тухайн зүйл чинь юм нүдэнд харагдахгүй юм бүрхэг харанхуй байгаад. Хүн харанхуй зүйлээс их айдаг. Ялангуяа харанхуй орой үчээс ч юм те. Харанхуй годомжнаас яагаад тэгэхээр тэнд юу байгаа бид нар мэдэхгүй учраас. Хүн мэдээд ирэхээр айхаа болчдөг. Тэгэхээр энэ айцтай холбоотой, энэ альбин тэрэнтэй холбоотой зүйлийг хүн болгоо ер нь мэдчихэвэл их зүгээр. Яагаад тэгэхээр амьдралд тэр олон саад чинь энэ зүйлээс болж болоод байгаа. Хорлол, өвчин, зовлон, стресс, бүр хор тавдар хүртэлтэй холбоотой байдаг. Тэгэхээр энийгээ таниад мэдчихээр энэ олон асуудал чинь ингээд бид нар амьдралд тулгархгүй, саад бартаа гарахгүй байх боломжтой байхгүй. Яг бодитоор оршиж байна гэсэн үг. Эсвэл одоо зүгээр хийсвэр байдлаар оршдог. Эсвэл төсөөлөл дотор оршдог юм яа. Энийг бодит гэж ярихын тулд заавал шинжлэх ухаан ярих хэрэгтэй бол тийм. Яг энийгээ бодит гэж ярих гэхээр чинь шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ингээ яриад байгаа чинь худлаа мэдээл болчихж байгаа. Тэгэхээр шинжлэх ухаанаас шинжлэх ухаанчаар энд яаж хандах вэ гэхээр
Энэ бол хүний энергийг уналтанд оруулдаг сөрөг эрчим гэдгийг л ойлгох болчих жоо. Сөрөг эрчим гэдэг нь одоо хасах цэнэгтэй, хасах энерги, хасах цэнэг гэсэн үг. Сөрөг энерги. Тэгэхээр энэ ядгаар хүн болгон тийм сайн сайхан сэтгэлтэй, сайхан ингээд ийм эерэг байхад альва нэг юм зүйл тохиолдоход тэр сөрөг эрчим тохиолдоход байнга л уналтанд орчод тэр эерэг эрчимээ алдчихдаг. Энэ эерэг эрчимээ алдчихж байгаа нь л нөгөөдөх зүйлийг бид нар хооллоод байна гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бодитоор яаж оршдог вэ гэхээр зүгээр шинжилгээнд хандчихвал болж байгаа. Энэ сөрөг эрчим өөрөөсөө ялгаруулж байгаа хүний энергийг сорж байгаа бол энэ байгаа л гэсэн үг. Хэрэв тийм тухайн хүний энергийг сороогүй бол хүнд ямар нэгэн хор гай учруулаагүй бол энэ байхгүй л гэсэн үг. Тэгэхээр хин нэгэн хүний амьдрал тийм сөрөг эрчим, сөрөг тийм асуудал, гай зовлон тохиолдол байгаа бол энэ байгаа гэдэг нь өөрөө тэрүүрээ л харагдаад байна. Гэвч энийг хүн нүдэрээ хардаггүй. Юу ч хэлсэн мэхээр аливаа зүйлийг хүн 5 м хүүгээр ингээд шүүх гэдэг. Энэ чинь 5 м хүү гэсэн зүгээр анхан шатны тийм үндсэн суур стандарт тэр метр хүүнүүд. Гэтэл энэ чинь цаана дараагийн түвшний метр хүүнүүд байгаа. Энэ дээр юусаа ашигладаг учраас хүн зөвхөн нүдэрээ харсандаа итгэдэг, чихээрээ сонссондоо итгээд байдаг. Гэвч тэр метр хүн дараагийн түвшний метр тэр мэдэрж байгаа мэдрэмжүүдтэй үгүйсгээд идэг. Одоо наач бодлоо. Яг л би хараагүй надад ч мэдэхгүй. Гэтэл заавал нүд харсан бол үнэн байлах гэдэг. Гэтэл нүд хараагүй үнэн зөндөөд шин. Энэ бол байгаа гэж ойлгож байна. Оршиж байгаа, оршиж байгаа. Оршиж байгаа тий. Яг тэгэхээр сайн зүйл оршиж байгаа шиг муу зүйл оршиж байгаа. Үргэлж зөвхөн сайн нь оршоод бид нар сайныг хүлээн зөвшөөрснөө мууг хүлээн зөвшөөрөхгүй биш. Мууг хүлээн зөвшөөрснөө бас сайныг нь хүлээн зөвшөөрөхгүй. Таадаж болохгүй. Бидний эргэн тойронд байгуул. Эргэн тойронд хаасаагүй. Хаасаагүй тий. Хүмүүс энийг алдаа байдаг. Улаанбаатар хот ч юм уу тий Монголд нэг юм цөөхөн хідэн газрууд ингээд сүнстэй гэж яриад байдаг. Сүнстэй газрууд гэл нэг юм тодорхой нэг байршлууд хэлээд объектууд. Тэнгууд тэндээс өөр газар сүнсгүй юм шиг ойлгочдөг. Ингээ ярихаар. Үгүй тэр сөрөг эрчим, альбин тэрэн энэ бүхэн хаасаагүй орж байгаа. Мөр хаасаагүй. Тэр хяналтгүй гэсэн. Бид нар тэрийг хянах боломж байхгүй. Хаасаагүй ба. Оршуулгын газар үүдэн шүү дээ. Одоо талан давхар махвар тий. Жим янз юм тэр хажууд найлууд байждаг. Тэр газар зүнстэй л байх таа л гэж бодчихсон байхгүй нэг удаа. Тэгсэн чинь нэг найз маа тэгжсэн л да. Бидний эргэн тойрон ер нь ингээд одоо ясан дээр ярих юм бол бидний гიშгэж байгаа энэ доор газар ч гэсэн оршуулгын газар шүү дээ. Зүгээр чулуу байхгүй л болохсон. Ямар нэг амт хөхөд ямар нэг юм бодгал хөхөд тийм л оршуулж л байсан даа. Оршуулгын газаргүй одоо хөрс шороо гэж байхгүй. Хаасайгүй л амтын хөхөж өргөдөж байсан баг. Тэгэхээр би ер нь оршуулгын газар бол бүгд дэлхийд тэр чигээрээ л оршуулгын газар. Гэт хилэн гутал нэрээ оршуулгын газар гэхээр заавал оршуулгын газрын дээр гэж нураагаал дээр нь барьсан тэр сүнстэй гэсэн тийм ойлголт бол биш юм шиг тий. Эрт дээр үед бидний одоо байшин барилга барьсан байгаа газар магадгүй тэр доор нэг баатар ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар хүчээснийг бол бид мэдэхгүй шүү дээ тий. Том хайрхан тий алдартай ингээд Монгол алдартай өндөр сайхан юм хайрхан нурууд байна. Энд бол эртний Монгол баатруудын тэр нутаглуулсан, оршуулсан, хөдөөлүүлсэн тэр газар зөндөө байдаг. Тэр хүмүүсийнх нь одоо яг ухаад хэрвээ олох юм бол арга ясна байж л вакуум зүйл дотор хийгээгүй шүү дээ. Зүгээр модоо авсан. Энийний завсар тэр нүх сүв болгоноор нь тэр үнэр ялцарлын үнэр гадагшаа цацагч байгаа. Энэ үнэр гэдэг зүйл өөр юу молекул. Тухайн тэр ялцарлсан тэр молекул нь өөрөө энтропи болсон молекул нь өөрөө байгаль тархаж идэг. Энэ молекул нь өөртөө тийм сөрөг эрчмийг агуулж идэг. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр тэр альбин тийрэнд хамгийн хурдан хоол болчдөг буюу бэлэн гом, бэлэн хоол. Тэгэхээр энэ бэлэн хоол ч нөөрэ хооллоход хамгийн амархан тэр хэрэгцээг нь хангаж өгдөг учраас тэнд альбин тэрэн энергийн дутагдалд орж байгаа учраас байнга очиж тэр хоолдог. Гэтэл Монгол тэр өв заншлаараа тэр байгаль дээр ингэж оршуулж байна. Яадаг гэсэн хэрэг эсхийн дотор ороогоод юм уу те эсвэл газар ингээд нүх ухаад нэг 2 м нүх ухаад газарт ингээд зүгээр шороонд булаад те доор нь ийс дэвсээд ингээд тийм хөрсний бүтцийг үүсгэж хагаад дээр нь хүний тавьж оршуулдаг гэсэн. Энэ өөрөө байгальд ээлтэй. Тэгэхээр яадаг гэсэн хэрэг хүнийхээ дээр дахиад нэг мод тарьдаг гэсэн. Тэгээ мод ямар хүмүүс нэг модноос хадаг уяад байдаг ч те. Ягаад хадагтай мод нь ингээд бас хурж хамаагүй болдог. Энэ эртнийхээ уламжлалаар юу байсан бэхээр тэр хадгаараа тэмдэг тавиад байгаа. Түүнээс одоо нэг ээж модон дээр очиод битүү ингээл хадгаар уйсаар хагаад ээж модыг хүмүүс алдсан гэж ярьдаг шүү дээ. Арай л дэндүү ингээл хадгаар уяад дээр модыг нэг өөрийнх нь амьд байлгах тэр амьдралын процессор экосистемийг алдагдуулсан. Тэгэхээр энэ нөгөө нэг арай юм туушраад хитэрч байгаа.
альбин тэрнгийн талаар өөр юм одоо мэдж байгаа зүйл юу вэ? Тэднэр нь биднэртэй адилхан юм уу? Эсвэл биднээс өөр юм уу? Эсвэл хүний биед ингээ орд юм уу? Ордгүй юм уу? Эсвэл хүний бие махбодыг авд юм уу? Тэ одоо гэдэг ч юм уу. Тийм тал дээр мэдээлэл юу юм бол тэднэр нь ямар сүнс гэсэн үг үү? Одоо яасан сүнснүүд гэсэн үг юм бол сүнс гэсэн. За энэ юм утгатай. Альбин тэрэн юунаас үүсдэг вэ гэхээр хүний сүнснээс л үүсдэг. Хүнээс үүсдэг гэсэн үг. Хүн байжгаад дараа төрөлд очиж чадаагүй учраас л тэр альбин тэрэн болж байгаа. Тэгэхээр энэ процессыг аягүй сайн зөв ойлгомжтой ярих хэрэгтэй. Энэ болохоор юу гэхээр Монголд байдаг одоо дэлхийд ер нь тийм буддишнд байгаа 49 хоног гэдэг заншил. 49 хоногийн дотор хүн заавал дараа төрлөө олцсон байх хэрэгтэй. Ёстой бүр ёстой. Гэтэл тэр 49 хоног нь хитрээд дараа төрлөө олоогүй учраас яах вэ гэдэг асуудал баггүй тийм. 49 хоног болцсон шүү дээ. Одоо тийм яах юм гэхээр эндээс чи эхлээд тэр альбин тэрэн гэдэг юм үүсэж байгаа. Тэр тухайн хүний сүнс төрлөө олоогүй явсан учраас энэ 49 хоног дотор төрлөө олохгүй яваад альбин тэрэн болж байгаа. Тэгвэл альбин тэрэн хаанаас үүсэж байгаа гэхээр энгийн нэг хүний төрлөө олоогүйгээс л болж үүсэж байгаа. Тэгэхээр энэ бол сүнс. Тэгэхээр яагаад альбин тэрэн болж байгаа? Тэг өөр юм болж болдгоо юм гэхээр энэ яг физиктэй холбоотой. Энэ бол байгалийн тэр бодит процесс аахгүй. Энийг түүнээс ингээд юм сайн төрөлд очиж чадаагүй бол заавал мууданд л очиж штэ ч гэдэг юм уу. Тийм утгаар биш. Тэгээ нэг юм чадаагүй юм чи өөр яад юм ч гэдэг юм уу. Ийм утгаар биш. Энэ яг л процесс. Тухайн сүнс яасан бэ гэхээр шилжиж чадаагүй те тэр тухайн сүнс ямар нэгэн зүйлтэй хорогдсон учраас л дараа төрөлдөө хүн явахыг хүсдэггүй. Тэгэхээр энэний дараагийн төрөл юу гэхээр 49 хоногоос цаашаага альбин тэрэн болж байгаа. Тэгэхээр энэ бол физикээр тайлбарлахдаа бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр тухайн сүнс бол өөртөө энерги агуулж байгаа юм бөмбөлөг. Тэгэхээр энэ бөмбөлөг яадаг гэхээр 49 хоногийн хугацаатай л энергитэй зарцуултна. Одоо яг утасны батарейг те хүн уцаа ингээд дүүртэн цэнгэлгээд нэг 2 өдөр ч юм уу 1 өдөр тесдэг шиг хүний энэ яг сүнс чинь яг л адилхан 49 хоног л теснэ өөр боломж байхгүй. 50 60 70 80 гэж тийм боломж байхгүй. Яг хүний утасны цэнийг дуустдагтай адилхан. Тэгэхээр энэ 49 хоног дуусахад тэр сүнсийн чинь цэнийг нь унтсан байгаа. Буюу нойлцсон. Тэг болцсон. Тэг болоод яг нь утас унтардаг батарей шиг. Ингээд тэг болцсон учраас энийг л одоо энэс цаашаа хасаг руу орж эхлэхийг хэлээд байгаа. Өмнө нэмэх байсан. Тэгээ нэмэх цэнэгтээс нь одоо хасаг руугаа орж байгаа энэ процессыг л тэрэн гэж хэлээд байгаа. Айлгоо зөв. Тэгэхээр хин нэгэн хүний сүнс төрлөө олохгүй явж байгаад хасаг руугаа орох юм бол энэ тэрийн альбан болж байна гэсэн. Яагаад тэр хасаг руугаа орж нэхэр энэ өөрөө цэнэг нь дууссан. Гэвч энэ цэнэг чинь ингээд зогсохгүй. Ингийн хүн юу гэж бодох вэ? Ингээд 0 дээр очиад зогсчих юм байна, унтарчих юм байна те. Ингээд зүг зүгээр аюулгүй гэж бодохгүй. Дахиад энэ цааш хөргөлөө унаад. Яг л тэ нэг температур нэмэх градус гэж байжсэн 0 болоод буцаа хасах температур байдаг шиг энэ яг сүнсэн дээр яг л адилхан. Нэмэх цэнэгтэйс нь бол хасах цэнэгтэй болчихдог. Энэ хасах цэнэгтэй болсон сүнсэл харин одоо нэг хүний энергиэр очиж хоолоод байгаа. Яг л өөрөө хасах учраас. Зөв. Өөрийгөө хооллох шаардлага байна. Тэгэхгүй бол улам унаад байгаа. Энэ уналтыг зогсоохын тулд өөр эерэг энергитэй хүн дээр очиж наалдаад тэр хүнээс өөрийгөө цэнгэлж өөрөөлөө утасны батарей шиг цэнэглээд дүүргээд байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг орхио явахаар яадаг вөхөр дахиад нөгөө цэнэг ингээд унж эхэлдэг. Яг л дахиад нөгөө нэг процесс үргэлжлэнэ. Юм зүйлс зогсохгүй шүү дээ. Үргэлжлээд энэ буцаад цэнэг уналт явж байгаа. Тэнгууд дараагийн дахиад өөр хүний хоолдог. Тэгэхээр яагаад энэ нэг ингээд тэрэн альбин тэр нэг хүнээс зуурчаад ингээд тавьдаг те салж өгдөг. За саллаа гэхэд дахиад өөр хүн дээр очиж наалчтэй. Яагаад болохгүй байгаа гэдэг чинь байнгын хоол энергийн хоол. Одоо христийн шашинтангууд ч ингэж ярьдаг штэ. Сатан гэж ярьдаг те. Аливаа нэг муу зүйл хийх юм бол миний бие сатан ороод түүнийг хийлгэжтэй гэж хэлдэг. Бас тэр нөгөө Иесус Христийн тэр нэг түүхэн дээр гардаг штэ те. Нэг өвчтөе хүнийг авчичаад түүний биед нөгөө чөтгөрүүдийг зайлуулад гахаар оруулдаг штэ те. Тэнд дотор айгүй олон тийм чөтгөрүүд байлаа гэдэг. Гахаар оруулав. Гахаа тэр дороо одоо гол руу өсөрч оров гэдэг жишээлбэл нэг тийм юм гардаг. Бурхан багш буддаач гэсэн хэлдэг штэ те. Олон чөтгөрүүдийг дараад тэгээд тэр чөтгөрүүдийг дарж номготгосон яг устгасан гэдгүүл юм билээ л те. Зүгээр номготгосон гэдэг номготгосон гэж ярьд юм билээ. Тэгээд аль шашинд юу гэсэн юм чөтгөр альбин тэрэнгүүд байдаг. Ямар ч лээс нэг тийм муу сүрг хүчин зүйл байгаад байгаа гэж л тийм би бол ойлгоод байгаа. Тэгэхдээ ийм зүйлээс би илүү айхаас илүү яг амьд хүнээс л илүү байдаг. Тэр нь юу гэхээр амьд хүнд тэр зүйл нь ороод муу зүйл үйлдүүлдэг.
гэмт хэрэг аимшигтай хүний нүдэнд одоо төсөөлшгүй тийм аимшигтай аллуудыг тий ийм зүйлүүдийг хийлэгдэг юм шиг санагддаг шүү дээ энэ тал дээр. Тэр тэгдэг. Энэ яагаад гэдэг вэхээр хүний 7 хүрдтэй холбоотой болчдөг. Тэр хүрднүүд нэгээр тэр доороос эхэлдэг. Доод ахар сүлэнс эхлээд тэр сүгээр орж хүн доод бие хүнд өрлөх, өвдөх, мэдээ алдах зэрэг өвчин эхлээд гарч эхэлдэг. Цаашдаа тэрхээр дээшлээд тэрхээр энэ яадаг вэхээр хүн бие нь хүүтэн болж эхэлдэг. Жишээ нь ингээд илүүд нэг доод үнс хүрднээс эхлээд дээшээ наран сүлжээ хүрдэж юм тийм. Энэ дээр хүрээд ирэхээр биений илч дулаан алдагдчихдаг. Байнгын дааралттай бэрэг ингээд байгаад иддэг. Тэгээд яагаад гэдэг өөр ойлгодог. Жишээ нь эмнэлэгт очиод үзүүлэхэд цус багталтай ч юм нэг хариулж тийм. Тэнгод цус багталтын эсрэг ч юм ингээд цусаа төлжүүлэх ч юм ингээд нэг юм хэрэглээд байдаг. Нэмэр болдог. Тэг яагаад юм бол ойлгодог. Яагаад тэгэхээр тэр хүн дотор тэр нөгөө нэг сая ярьсан унцчихсан сөрөг ирчим, сөрөг энерги орцсон учраас тэр биет орц байгаа учраас тэр нь өөрийнх нь энергийг сороод алдагдуулаад байгаа. Өөрт нь байсан өөртөө хоримтуулсан тэр илч дулааныг нь жишээ нь булааж аваад гэсэн. За жишээ нь хоолой хүрдэн дээр яадаг вэхээр энэ альбин тэр хоолой хүрдэн дээр суус үед хүн гүрээ тасралтгүй худлаа ярддаг. Хүнээс юус хизээж үнэн гардаг. Яагаад тэгэхээр хүнээс гарч байгаа тэр дуу аваа хоолой бусдын тэр сөрөг ирчимд эзлэгдсэн учраас энэ хүн өөрийгөө хэлж байгаа үг нь өөрөө биш үү. Тэгээд маш их худлаа ярддаг, маш их хүн тийм юу гэдэг сөрөг хараал үг хэлдэг. Энэ бол тэр хоолой хүрд жишээ эзлэгтэй холбоотой. Тэгэхээр хүрдний тухай ойлголтыг зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол өөрөө нөгөө хүний биеийн дотор явж байгаа мэдрэлийн зам системүүд дэд бүтц мэдээлэл дамжуулдаг. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө халуун дулаан элчээр байнгын эерэг цэнэгтэй байх ёстой байдаг. Гэтэл сөрөг ирчимд түүнд орж ямар нэгэн юм зүйл өөрт ингээд наалддаг. Энэ зүйл наалтахаараа тэр энерги чинь алдагдуулаад байдаг. Одоо яг л гэрлөө орж ирж байгаа энэ сантехникийн турбаанууд эцтэй. Турбаар ингээд халуун ус ингээд гэрлөө халуус орж ирж идэл хааны газар цоороод ч юм уу турбаа цоороод халуун ус ингээд буудаа задардаг шүү дээ. Яг л энтэй адилхан. Тэр халуун алдаад нөгөө айлд ирэхээс халуун ус нэрхээ болчдөг. Яг энтэй адилхан хүний тэр дотоод систем нь тэнд алдагдал үүсдэг энерги. Чөтгөр хүчтэй юу? Бид хүчтэй юу? Одоогийн байдлаар тэр чөтгөр нь арай хүчтэй. Яагаад тэгэхээр чөтгөр арай илүү туршлагатай байхгүй. Бид нар болохоор хүний насаар ярих юм бол тэ нэг 100 жил, үсрээ 100 жил, 120 жил амьдрах чадвартай бол чөтгөр 200, 300 жил, 400 жил, магадгүй 800 мянган жил ч амьдарсан чөтгөр байв. Тэрний арга зайл туршлага бол үнэхээр санаанд багтангуй дийлэхээр хэцүү байдаг учраас чөтгөр нь арай илүү хүчтэй. Сүнс муу ёрын хүчийг ашиглаад өөртөө өөрийнх нь боол болгож авах баг. Эсвэл түүний хүчийг ашиглана гэдэг шүү дээ. Тэгж болох боломжтой юм үнэхээр. Энэ ингэдэг боломжтой. Гэхдээ хийсэн бүтээсэн зүйл чи ирэхэд маш хурдан нурж унана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүмүүс л нэг чөтгөр сүнсээ худалдаад ямар нэг амжилтанд хүрээ те мөнгө санхүү баян болчихъя гэж боддог. Гэхдээ энийгээ тэгээд үүртийн гэж андуурдаг. Ань чинь болно баян болж болно. Гэхдээ зурдах учраас маш хурдан тэрийг алддаг шүү. Яг л буруу замаар орсон юм чинь буцаагаад тэр нөгөө энерги баригддаг. Зөв замаар орсон юм чинь айгүй тийм бат бөх суурьтай маш тийм суурь сайтай гэдэг учраас зөв аргаар олсон тэр эд хөрөнгө чинь удаан хатгалагдаж үлддэг. Сайн сүнс, сайн тэрэн гэж байна уу? Японд болохоор нэг тийм сайн тэрэнгийн баяр гэдэг нэг тийм болт юм билээ. Тэр нь хэдэн сард үлээ нэг тийм сүнсний баяр гэхдээ тэр нь айгүй сайн сүнсний баяр гэдэг. Жишээ нь тэр хүмүүсийн харж байгаа өнцөг байх гэж бодож байна. Яг сайн тэрэн гэдэг ойлголт бол жишээ нь байхгүй. Миний хувьд ер нь би бас тийм тэр ойлголт нь яг тэр өөрөө тэртээ дөрөв нөгөө энергийн алдагдал унж байгаа шүү дээ. Унж байгаа зүйлийг сайн гэж ярих гэж оролдож байгаатай адилхан тийм. Тэгвэл цагаан тэрэн, сайн тэрэн гэж ярихаар утга нь авцалдаг болчтой. Яг тэр илүү нөгөө шинжлэх ухааны бодис суурин дээр үндэслээд ярихаар боломжтой болчтой. Тэгэхээр зөвхөн тэнд юу гэж ойлгож болох вэ гэхээр гэрийн буг гэж байдаг. Гэрийн бугийг жишээ нь сайн тэрэн гэж байж ойлгож болно. Яг тэр гэрийн буг яадаг вэ гэхээр тухайн тэр айлд болж байгаа зүйлийг байн айлд ингээ байдаг. Тэр юм сүнсэн биетөө айлд болж байгаа зүйлийг бүх зүйлийг харж идэг, сонсч идэг. Тэгээд тухайн тэр айлд ямар нэг юм хор учруулдаг. Тэрэн дундаа бас хэмжээтэй байх те левел төвшин гэж үүдэх байх л та тийм. Хүчрэг амар том аим шиг юм уу ерөөсөөс. Нөгөөд нь зарим аягүй жижиг чадвар багтаа аим шиг сүнснүүд ч гэдэг юм уу те би одоо хэллэгийг сайн мэдэхгүй.
тийм юм байд юм болоо, ялгаа байд юм болоо, хэрвээ тийм том байдаг бол тэрийг хин даран сүнэж хин устгах юм болоо. Тэр сөрөг тэр эрчим энергитэй тэр одоо альбин тийрэнгүүд дотор яг юм хаан гэдэг ойлголт байхгүй. Яагаад тэгэхээр би биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй хэзээж. Одоо би чиний дээр, чи надад захир, чи миний одоо цэрэг бол гэдэг ч юм те. Энэ өөрөө нөгөө нэг тухайн тэр ухамсар хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэр ухамсар хязгаарч хин нэг хүнийг дээрээ байлгах хүсдэггүй ухамсар байхгүй. Тэгэхээр альбин тийрэнгүүд яадаг вэ? Тус тустай байдаг. Тус тустай ганцаараа юм хийж явдаг, ганцаараа энд тэнд очиж наалдчихлаа явдаг. Бүтцийн үед ямар бүтцтэй байдаг вэ? Яг шинжилгээнд ярих юм бол энэ өөрөө ус төрөгчийн бүтцтэй гэж ярьдаг. Ус төрөгч гэдэг нь яадаг вэ? Юм тослог шатамхай бүтц. Энэ яадаг вэ? Наалдамхай гэсэн. Наалдамхай болон тухайн биетэд өөрийг сайн ингээд анзаараад мэдрэх юм бол ямар бүтцтэй тэгэхээр юм биений юм арцгар бүтцтэй байдаг. Буюу юм шивүү ширэлцэн. Тэгэхээр энэ нь өөрөө ямар нэгэн хүний энерги дээр очиж наалтахад аюу тийм амархан байдаг. Одоо энэ нэг ямаан зангуу гэдэг чинь ингээд овцонд байд ингээд харах гал хуулж авдаг шиг буцаа ингээд наачдаг. Яг тийм шиг хүнд очиж наалтахтай юм маш хурд ингээд очиж наалтдаг. Тийм бүтцтэй байдаг. Гэрлэн би яадаг вэ гэхээр тухайн хүн айх цочих үед юм нүх үсчдэг. Тэр нүхийг л тэр зүйл чандаад байждаг. Тэр ихээр яах ёстой вэ? Тэр нүхийг гарахгүй байлгадаг арга нь айхгүй л байх. Хүн айчгаар энэ тэнтэй юм нүх үсчдэг. Гэрлэн биений хувьд шүү. Гэрлэн биений нүх үсгэд энэ хамгаалт сулардаг учраас тэр нүхээр ч нөгөөдөг ч яваарчдаг. Энэ үеэс эхлээд хүн юм огцон мууртай тий ааш цаана ингээд юм ойлгомж болчдөг. Бүр тухайн хүн өөрөө хүртэл ойлгодог. Би яагаад ингэж юм бол би үг ингэдэггүйдээ яагаад миний уур хүрээд байгаа юм бол би бүр ингээд байнга л ингээд цохолтаал уурлаадах юм. Би арай ч юм хүн байг юм даа. Тэгэхээр энэ чинь яг өөрөө биш нүнэ. Тэр цаад өмнөх тэр ямар нэгэн зүйлээс болсон тэр үйлдэл ба. Тэгэхээр энд яг тухайн зүйлээ сайн өөрийнхөө сэтгэл зүгээ таньж сурах нь өөрийгөө хамгаалах нэг арга байдаг. Энэ чиглэлээр яг сонирхдаг хүмүүст жишээ нь юу гэж хэлэх вэ гэхээр те энийг нэг судлах гал таних гал мэдэх гээл жишээ нэг Монголд байдаг юм сүнстэй байшингуудаар очиж үзье гэж зураг бичлэг хийдэг хүмүүс үстэй. Яг энэ сүнс байдаг юм уу камерт өртгөх нь гэж хүлээдэг. Тэр хүмүүст би юу гэж хэлэх вэ гэхээр хитрхи тийм нөгөө нэг сониуч байх нь аюултай. Яагаад тэгэхээр тухайн зүйлээ сонирхож болно юм буруу биш. Гэвч хамгаалт байгаа юу гэдэг. Тэгж явж байгаа зөндөө олон хүн тэр зүйлийнхаа дараа осолд орох, тэ эд зүйлээрээ хохирох, ар гэрт нь хүчин гай зовлон тохиолдох зөндөө юм болдог байхгүй. Тэрийг тооцоолохгүй шууд тийм ингээд сониуч зандаа хөтлөгдөөд ингээд яваад идэг. Тэгэхээр хүн сониуч байж болно тэр бурууш. Гэхдээ юун сониуч авахэр мэдлэг рүү. Тэгээ энийг яг таньж мэддэг тэр мэдлэг рүүгөө сониуч байвал тухайн зүйлээ эхлээд таньж мэдснийхаа дараа тэр байшинд очсон тэр. Сүүлчийн асуулт маань юу гэхээр хэрвээ магадгүй бид нарыг үзэж байгаа тэг хүмүүс донд ямар нэгэн байдлаар хий зүйл хардаг эсвэл иймэрхүү зүйлийг зөөдөлдөг ч юм уу те сэтгэл санаа таагүй байдаг ийм хүмүүс байх юм бол тэднэрт одоо сайн сайхны төлөө юу гэж зөвлөмөр тэр хүмүүст би юу гэж хэлэхээр нэг аюул чухал зүйл байгаа. Энэ юу гэхээр тэр хүмүүсийн эргэн тойрон гэр бүл нь харахгүй байгаа учраас тухайн хүмүүс аяг үүсгэж чистэ худлаа юм хараад байна дэмий маа наа чи худлаа гэдэг нөгөө хүмүүс нь өөрөө хараад байгаа учраас өөрийг нь хинч ойлгохгүй байгаа тэр мэдрэмж үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр энэ зүйлээсээ болоод ганцаардл маш их сэтгэл готролд ороод зарим хүмүүс амиа орлохдох боддог. Намайг хинч ойлгохгүй юм байна. Би ер нь хинч биш юм байна. Миний хэлээд байгаа юм хинт чухал биш юм байна гэдэг тэр мэдрэмжийг авдаг. Үнэхээр хэцүү. Тэгэхээр тэр хүмүүстэй би хандаж өгч хэлэхээр энэ харж байгаа зүйл чинь нэгд үнэн. Хоёрдугаар гэр бүл ч ойлгохгүйж болно те. Гэр бүл нь ойлгохгүйж бол тэр нь битгий санаа зөв өөр ойлгох хүн зөндөө байгаа. Ярилцах хүн зөндөө байгаа. Яг ойлгож ярьдаг чи зөв хүн дээр л очиод ярьчих. Тэгвэл тэр хүн ч ойлгоно. Гэрийнхэн ч магадгүй ойлгохгүй байгаа зүгээр л буруу болохоос гэрийнхэн ч бас заавал бүх юмыг ойлгох албатай гэсэн үг биш. Тэгэхээр чи ойлгодог хүнтэй сайн энийгээ тайлбарлаад ярилцаад асуудлаа шийдэх хэрэгтэй. Хинч намайг ойлгохгүй байна гэж битгий өөрийг ингэж бусдаас хааж боож түгчээрээ бусдаа илүү тэрийг ярьж ойлгох хүнтэйгээ холбогдоорой. Тэгээд энэ бүх зүйлээс одоо тэр хараад байгаа зүйлээ хурдан тэр зүйлээс салах хэрэгтэй. Тэгэхгүй энэ чинь бас чиний сэтгэл зүг, чиний энергиэр хоолж байгаа. Хоолж учраас чиний янз бүрийн буруу тийм сөрөг бодлууд их орж ирнэ. Тэгэхээр энэ буруу бодол орж ирж байгаа үедээ өөрөө юу гэж анзаарах вэ гэхээр за нөгөө зүйл над дээр наалцсан байна, надаар хоолж байна. Надад давхар энэ энерги өгч байна. Өөртөө байгаа тэр сөрөг ирчмийг надад өгөөд намайг ч гэсэн сөрөг болгож байгаа гэдэг ойлгоо. Тэгэхээр энийг хурдан засах аргыг хийх хэрэгтэй.
гэр бүл чи юу ч гэж хэлжсэн битгий та өөрийнхоороо яваад энэс урдан салах хэрэгтэй. Гэртээ өрөөндөө ихний арга хэмжээг авах хэрэгтэй. Тэр арц хүч ямар учиртай вэ гэхээр тухайн зүйлийг саармагч болчдөг. Саармагч болох буюу ийм тухайн зүйл чи өөрөө шингэн бүтцтэй. Шингэн болон тослог. Энэ бүтцийг арц яадаг гэхээр ийм зунгаарлуулсан хөдөлгөөний саармагч бол хүчин сааруулж идэг. Хоёрдугаар нь тухайн зүйл шингэн бүтцтэй учраас давс хэрэглэх хэрэгтэй. Давсыг халаагаад өрөөндөө тавихад тухайн давс өөр яадаг ямар үр дүнтэй гэхээр халсан давс өрөөнийхөө эргэн тойронд байгаа тэр ууршилт чигийг сорж авдаг. Энэ бол жинхэнэ бодит процесс. Тэгэхээр тэр өрөөнд чинь байгаа сөрөг эрчмийг тэр давс хүчтэй даршуу, хүчтэй хамгаалж чамайг бүх муу юм чинь сорно. Эргээд энэ халсан давсыгаа буцаагаад хөрхөөс өмнө гаргаж хаях хэрэгтэй. Хоолой байж. Ингэх юм бол бас тодорхой хэмжээнд хамгаалагдах бүрэн боломжтой. Нэг юм өрөөс авсан юм шиг гоё болдог. Баярлалаа. Тэгээд өнөөдөр надтай хамт ингээд ярилцаа те яг энэ сэдвээр ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээд ажилд амжилт хүсье. За баярлалаа.